нарийн Миний өвөг эцэг жинт хийдэг хүн байжээ. За. Яг зүгээр энэ бол манай өвөөгөө хэрэгжилсэн зүйл биш л те. Энийг би хүн Ер нь бол монголчууд байдаг тийм ээ. Энийг монголчууд жинт хийхдээ хэрэгжилж авчдаг байсан. Эвхдэг тулга. Яг тэгэхээр говь хээрийн бүсээр голдуу жинт хийдэг учраас тэнд чулуу болдог. Чулууч нэг 3 чулуу тулжиж галаа түлхэх байдаг. Тэр болгон чулуу олдохгүй орой болоод хоног болох төр шин хоноглох газар чулуу байхгүй нөхцөлд энүүгээрээ тулаад хоолой хийж. Тэгэхээр ийм ихэгдэг ийм жижиг тулгыг. Одоо энийг бол мэдээж яг дахиад бүтээж байгуулчих бол болох юм байна л тийм. Одоо залуучуудын нэг зүгээр чигээсэ гэж би дотор боддог шүү дээ. Тийм байна. Яа нэмхэн нөмрөөр хийж болохгүй юм лээ. Тэгэхээр зэрэг энэ улаасаад уяраад байт юм. Уяраад одоо бүгд хийж шин чанар байхгүй болоод. Тэгэхээр нөгөө ингэж тул зогсох чадвар мовчдаг. Тэгэхээр зэрэг энийг арай жоохон бүдүүн зузаан төмрөөр одоо залуучууд энэс бас санаа аваад хийгээсэй гэж би одоо дотроо бодож явдаг.